улсын засгийн газраас 2024-өөс 28 оныг хүчилсэн хөгжлийн томоохон зорилтыг хэрэгжүүлэх, тэргүүлэх зорилттой болгосон жилүүд бөгөөд энэ хугацаанд зоригтой өөрчлөлтийг хийхийн тулд 2025 оны улсын төсвөө хүртэл бид хүчилсэн хөгжлийн томоохон төслүүдрүүгээ чиглүүлж сумын аймгийн гэхээсээ илүүтэй бүс орон нутгийн хэмжээний далаацтай цар хүрээ өргөнтөө оролцоо мөн төслүүдийн идэвхийг хангах хүрээнд чиглүүлж хийсэн. 2001 онд бүсчсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол онлын чиг авдлага нэлээдгүй өөрчлөгдлөө. За мөн иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага бол бас нэлээд өөрчлөгдсөн байна. Тийм учраас одоо Монгол улс ч гэсэн энэ орчин үеийн онлын чиг хандлагатай хөл нийлүүлж энэ үзэл баримтлалаа шинжилэн босруулах ийм хэрэгцээ шаардлага тулгарч байна. Бүсийн тэргүүлэх чиглэл. Бүсийн хөгжлийн зорилго нь дэлхийд дахинд Монголын түүх, төрд ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, орхны хөндий, хангай нурууны байгалийн онцлог тулгуурлан аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлсэн дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс нутаг болно. Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ таныг бүсчилсэн хөгжлийн реформ сэдвээр илтгэл танилцуулга тавина хэмээн эндэрт урьж байна. Манай ханган бүсээс сонгогдсон парламентын гишүүд бас хүрэлцэн ирсэн байна. Хүчний харьцааны хувьд бол ханган бус бас хүчтэй, шинэлэг залуу гишүүдтэй, 2-2 засгийн газрын гишүүнтэй, 3-аас дээш сонгогдсон 3 парламентын гишүүнтэй байна гэдэг бол энэ бол бас улс төрийн одоо мэтгэлцээний дунд энэ бол их тийм том капитал. Бид нэр бүсчилсэн хөгжил дээр одоо тулгуурласан ямар их зүйн орчин хэрэгтэй байх вэ гэдгийг бүсүүдийн уулзалтын дараа тодорхойлж их хурд өргөн барихаар болж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ уулзалт бол бас туйлын чухал. За энэ дотор ханган бүс бол уламжлалт, мал аж ахуйн төрөлцсөн хот байгуулалтын одоо дэд бүс гэдэг ийм агуулгаар төрөлцсөн байгаа. Өнөөдөр засгийн газрын хүлээлт юу байгаа вэ гэвэл ханган бүсийн 2040 он хүртэлх төлөвлөгөөнд юу тусах вэ гэдгээ та бүхэн минь хоорондоо ярьж засгийн газрын сайдарт ойлголт өгөөч. Хоёрдугаар бүсийн зөвлөлийн чиг үүргийг тодорхойлооч. Бүсийн зөвлөлийг хэн удирддаг вэ? Сар бүхэн хуралдах юм уу? Улирал бүхэн хуралдах юм уу? Энэ зүйлийг өнөөдөр бид нар бас тодорхой та бүхнээс сонсхийг одоо хүсэж байгаа. Бүсийн тэргүүлэх төслүүд чинь юу ах юм бэ? Энийг бид одоо ойлгохыг хүсэж байгаа. За бүсийн амьдралын чанар ба тулгамдсан асуудлуудын ялгаа юу юм? Бүсийн чинь онцлог ба эрх зүйн ямар орчин хэрэгтэй байгаа бэ гэдэг ийм 5 зүйлийг өнөөдөр засгийн газар дээр нь сонсохын тулд одоо бас бүрэн бүрэлдэхүүнээрээ зам олон салбарын агентлагуудын гол мэргэжилтэнгүүд удирдлагууд бас бүгд өнөөдөр энд ирсэн байна. За дээрэс нь бид хар хором хотыг ханган бүст одоо байхаар Монгол улсын ерөнхийлөгчийн 230 дугаар зарлиг гарч за засгийн газрын тогтоолууд гарсан байна. Хар хором буюу одоо эртний их Монгол улсынхаа нийслэлийг одоо сэргээх ийм том мега төсөл дээр манай ханган бүсийн маань өөрсдөө ямар байр суурьтай байна вэ гэдгийг бас сонсгон зүйтэй. За засгийн газрын хувьд бол бид нар хамгийн сайн ажиллаж байгаа бүсийн зөвлөлийг л дэмжиж ажиллана. Өнөөдрийн хэлэлцүүлгээс бидний хувьд хүлээлт өндөр байна. Тэгээ эцэг өвгдийн маань гал боломт ханган бус цэцэглэн хөгжих болтугай. Мөн хөх тэнгэрийн дор Монгол улс мандан бадрахын ерөөл дэвшүүлье. Баярлалаа. Нутаг дэвсгэр том болохын хэрээр бол хөгжийн эдийн ялгаа их байдаг. Энэ ялгааг багасгах арга зам нь бол бүсчилсэн хөгжил эдийн засгийн бүсүүд тогтоох. Тэр нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн ийм одоо хөгжлийг одоо цогцлоож улмаар улс үндэснийхээ одоо нийгэм эдийн засгийн одоо хөгжлийн зорилтуудыг одоо амжилттай шийдэх ийм боломжийг одоо олгох гол арга зам байгаа юм. Энэ бүс нутгийн хөгжлийн бодлогыг бүсчиж хөгжүүлэх бодлогыг ямар бүсийн болон орон зайн
эдийн засгийн онлын хөгжлийн хандлагад зориулах вэ гэдэг асуудал бол мэдээж энэ төрөнд яг тусдаа зүйл. Кластер яаж хөгжиж байгаа вэ гэдэг талын асуудал гарч ирэхэд улс орнуудад өөр өөрийн жишээ туршлагатай. Тэгэхээр мэдээж Монгол улс өөрийн гэсэн давтагдшгүй тэр хөгжлийн замыг олох үе дээрээ бид нар ирээд байгаа болов уу гэж бодож байна. Өссөн хөгжнүүд додоон бүсээр хөгжинэ. За додоон бүсэд мэдээж одоо хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, аюулын жуулчлал, уул уурхай гэх мэт тодорхой хэмжээгээр одоо өөр өөрсдийн онцлогт одоо хөрвүүлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За мэдээж энэ бүс болгон дээр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийг тусгаж өгсөн байгаа онцлогтой байгаамаа. Ягаад гэвэл одоо манай Монгол улс өөрөө хөдөө аж ахуйн орн учраас мадаас гарч байгаа түүхий бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болж боловсруулах, цаашлаад өөрийнхөө улс орны үндэсний хэмжээний хэрэгцээг хангах, цаашлах юм бол бүс нутагтаа хүнс ээж хөгжүүлж улс болох тийм цомоохон зорилготойгоор одоо ажиллаж байгаа. За мөн одоо бүс нутгуудад тодорхой хэмжээний хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн паркуудыг хувийн хвшил аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан зохион байгуулалтаар бүх бүсдэр одоо хийхэд төлөвлөсөн байгаа. Мөн одоо сургалт сурчлагын инновацийн хүрээлэнгүүдийг байгуулах гэх мэт маш олон ажлуудыг додоон бүсдэр байгуулж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байгаа. Монгол орны одоо бүсчлэл болгон өөр өөрийн гэсэн соёл түүхийн байгаль газар зүйн их өргөн онцлогтой байгаа юм. Эдийн засгийн газар зүй, улс төрийн газар зүй, улс төрийн эдийн засаг 3-ын харилцан уялдаатай буюу гео эдийн засаг, геостратегийн бодлогыг өсчихсөн хөгжлийн бодлогыг суурь болгож авч үзэж бодлогоо боловсруулж байгаа. Яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлын хариулт нь өсчихсөн хөгжлийн үзэл баримтлал гарч ирд юм аа. Бүсийн хөгжлийг зөвхөн бүсд ажиллаж амьдарч байгаа орон нутгийн иргэд аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулагчид хамтарч одоо хэрэгжүүлэх ийм одоо боломж бүрдэнэ гэж харж байна. За ингээд энэ хүрээнд бол одоо хатуудыг үтсээ хэдүүлээ дэмжиж бий болгоё. Тэр нь дулаан хангамж, цахилгааны хүйсвэр, холбоо мэдээлэл, ус хангамж, ариутгах татвар, зах зээлийн холболтыг хийж зүгээр нэг хайчиж болохгүй. Үндэсний хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, Евразийн одоо эдийн засгийн коридорын хэмжээнд яаж байх? Зөөлөн дэд үтсээр бас дэмжих. Түрүүн хэлсэн олон хөнгөлөлтөд зээл одоо татварууд явж байгаа. Дээрээс нь дахиад хөнгөлөлтөө зээлээ бид бүрдүүлдэг гэж байна. Төрийн банкаар ногоон хөгжлийн банк болгоё гэж байгаа. Салбар дундын одоо энэ холбоог хангаж бид хөнгөлөлтөө зээл тусламжуудыг аж ахуй эрхлэгч хоршоолагчдод олгож эхэлж байгаа. Маркетинг борлуулалтаар дэмжих, тэжүү зураг төсвийг хийж өгнө. Брэнд хөгжүүлэлтийг хийж өгнө, стандартаар нь хангаж өгнө. Дээрээс нь инновац технологийн дамжуулалт, үржилт селекц, генетикийн нөөц, шинэ хоршоо, төрийн одоо худалдан агуултын үйл ажиллагаанууд дээр хүртэл ил тод нээлттэй гэхдээ тогтвортой бас хянах ийм одоо тогтолцоог нь бий болгож ээж цааш нь одоо бодлого үргэлжлүүлье гэж. Хангаан бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй хүртээмжтэй зохион байгуулж дэмжинэ. Монгол улсын хэмжээнд 200 мянган орчим малчин өрх амьдарч байгаагийн 49 мянган малчин өрх бол хангаан бүс нутагт амьдарч байна. Тэгэхээр энэ мал аж ахуй маань ямар чухал ач холбогдолтой вэ? Үүнийг одоо уламжлал дээр тулгуурлаж шинжил хийх шинэ хоршоо, малчин өрхийн нэгдсэн холбооны хууль, малчтын эрх зүйн байдлын тухай хуулиар мал аж ахуйг хөгжүүлэх энэ суурин дээр тулгуурлаж хөдөө аж ахуйн зохицлбор үйлдвэрлэлүүдийг байгуулах зохис төлөвлөгөөг бүсчилсэн хөгжлийн хөдөл баримтлалын бас гол чиглэл юм байна. Хангаан бүс маань бол өөрөөс мал аж ахуйн одоо голомцсон бааз суурь болсон энэ бүс нутаг байдаг. Энэ бүс нутагт нийтдээ 14 сая мал одоо бас байдаг. Тэгэхээр энэ дээрээс суулаад бид хүнс болон хөнгөн үйлдвэрүүдийг одоо 3 одоо аймагуудын төв дээр болон одоо энэ бүс нутагтаа байгуулах үндэсний хэмжээний 2 дахь томоохон одоо хүнс болон хөнгөн үйлдвэрийн аж үйлдвэрийн паркуудыг байгуулах боломж олцвол бүр утгаараа бүтнэ гэж бол харж байгаа. Жишээ нь тухайн одоо бүсдэр бас ямар сургалтын одоо хүрээлэн төвүүд байгуулагдж байна. Тухайн одоо мал аж ахуйн салбарыг одоо эрүүлжүүлэх түүнийг одоо өвчин сүлжээгээр одоо өвч хат болгон дээр нь мөшгөх одоо тогтолцоог хэрэгжүүлж байгаа. Гэх мэт тал руу нь илүү одоо хөрөнгө оруулалт чиглүүлэх, илүү бодлогоо чиглүүлэх тал дээр нь бид одоо цаашдаа ингээд тусгаад ажиллаад ингээд явахаар төлөвлөж байгаа. Мал аж ахуйн салбарын өрөөс хийдэж шүү. Үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр хөгжүүлэх, хувийн хвшлийг дэмжих, за мөн хоршоодыг дэмжих, за мөн одоо
дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ одоо уламжлалт мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулахад бол одоо таатай орчныг бий болгох зэрэг олон асуудлууд байгаа. Монгол яа юугаар онцлог юм гэвэл уламжлалт мал аж ахуйгаар л онцлог. Уламжлалт мал аж ахуйг яаж амьд одоо төсвөртэй байлгахын гэх юм бол малаас гараад байгаа тэр түүхий эдийн засгийн хэрэгжинд оруулах тухай асуудал. Дэлхий өөрөө судалгаа хийгээд германчууд Монгол хоньны ноосонд зориулаад үйлдвэр байгуулах гэж чадсан. Тэгээ энэ үйлдвэр нь өөрөө цэвэр органик борлоо. Ямар ч химийн нэмэлт бүтээгдэхүүн хийхгүйгээр бид нэр хоньны ноосыг эдийн засгийн хэрэгжинд оруулаад тэр дундаа бүр экспортын бүтээгдэхүүн болгож чадчих жаа. Шууд утгаараа бол малчдын малаас гарч байгаа түүхий эдийг зөвхөн ноосон дээр нь дэмжих ийм боломжтой одоо боломжийн талаар л яриад байсан. Энэ малчин өрхүүдийг одоо амжиргааны асуудал буюу гол түүхий эд болох малын гаралтай түүхий эдийг боловсруулж дотоодын болон гадаадын зах зээл дээр гаргах нь манай бүсийн одоо гол зорилго байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд ялангуяа энэ уламжлалт мал аж ахуйгаас бий болж байгаа одоо өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг стандарттай болгох энэ одоо хамгийн том чухал гэж ингэж ойлгож байгаа маа. Бодлогоороо хэрэгжүүлээд өгөх юм бол одоо аж ахуйн нэгж аймаг бүсийн одоо хөгжил бол нэлээд тэлнэ, томорноо, хошооны одоо үйл ажиллагаа тэлэх, томрох, нэмээд хажуудаа цээх хэлбэртэй болох ийм одоо ажлууд бол нэлээд нэмэгдэнэ, боломжтой гэж харж байна. Манайх махны 4 үйлдвэр байна. Хөдөө зохион гаралтай, ноолуурын угаалтын үйлдвэр, арьс ширний үйлдвэр, хөдөө зохион үйлдвэрийг бэлтгэхэд бол тодорхой суур бааз бол одоо бэлэн болсон. Боловсруулах үйлдвэр буюу хөдөө зохион бүтээгдэхүүнийг экспорт нь гаргахын худалдаан дээр бол Евразийн холбоосын энэ орон зайн дээр яг төвд нь 12 өрөө байгаа учраас энэ дээр бид нар тээвэрлэж ажилладаг буюу гүнийн гайлтай болж одоо зах зээл рүүгээ дэлхийн зах зээлээр гаргах талаар онцгой анхаарал ажиллаж байгаа. Манай хангаар бүсийн аймагуд эдийн засгийн үндсэн одоо гол үзүүлэлт дотоодын нөхцөл бүтээгдэхүүний 50% нь бол бид бүхэн мал аж ахуйн салбараас олдог ийм онцлогтой аймаг аа. Тэгэхээр одоо энэ бүсчилсэн хөгжлийн бодлогоор бид нар маш одоо олон удаа уулзаж санал солилцож байгаа. Тэгэхээр одоо манай аймгийн хувьд яг ямар бүтээгдэхүүнээ илүү сонгож үйлдвэрлэлээ хөгжүүлэх үү гэдэг нь бол одоо нөгөө хоёр аймгийнхаа нөхцөл байдлаас хамаарч байгаа гэсэн үг. Уламжлалт мал аж ахуйг суурилсан 3 аймаг маань мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг одоо боловсруулах үйлдвэрүүд байгуулах шаардлагатай шаарч байгаа. Тэр өөр хангалтууд одоо арьс ширний замун одоо түүхийг боловсруулах үйлдвэрүүд болсон хэрэгжиж эхлэх явж байгаа бол Арангаа аймаг бол Монгол улсын сүг цагаан эдийн одоо голлох одоо сүүг одоо үйлдвэрлэдэг юм одоо бас аймаг байж байгаа. Тэгэхээр бол Арангаа аймагт бол хуураас үүний үйлдвэр байгуулах бол хэрэгцээ шаардлагатай байж байгаа. Энэ бол хангаан бүсийн одоо тэргүүлэх нэг чиглэлээ гэж харж байна. За тээвэр логистикийн асуудалгүйгээр бид бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. Бүсийн логистикийн төв хуурай тээвэр бомтуудыг байгуулъя гэж. Тэгэхээр цаашдаа шивээ хүрэн гашуун сухад ханг замын үүд за бүр одоо ингээд бичигт сүмбэр ирээн цав баг хэлник алтан булаг ханх за хоошлох одоо баруун түшээ боршоо цагаан нуур булган бомтуудаа бүс нутгийн одоо энэ хөгжлийн интеграцтай холбох тээвэр логистикийн сүлжээ бий болгож ажиллаж байж манай одоо бодлого орон нутгийн бүс амжилттай хэрэгжинэ. Дэд бүтэц. Улаанбаатар хот шин хар хором хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох эсхийг 4 игнэ болгон өргөтгөн шинчилж хэвтэ тэглэгийн Бат Цингэл сум, Их Тамир сум чиглэл болон Чингис хот, Чойр хот, Мандал говь хот, Арвайхэр хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох эсхийг барьж Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридорт холбогдох баг элэнх бомб, шивээ хүрэн бомб чиглэлийн авто зам болон баруун босоо төмөр замын хангаан бүсэд ноогдох эсхийг тус барина. Арангаа, Өөрөнгаа, Баян хонгор 3 аймаг бол хоорондоо 200 орчим км-ийн зайтай. Ингээм хөгжлийн алтан гурвалжин гэж гурвалжин өсөж байгаа. Энэ бол одоо төв халахын аялал жуулчлал болон хөгжлийн алтан гурвалжин гэж зүй ёсоор томьёолж болно. Энэ чагуулгаар нь бид үзэл баримтлал төрийн чиглэлээр нь тусгаж дид үтсийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм цогц хөтөлбөр төлөвлөгөө хэрэгжүүлэх юм. Тэгээ манай 3 аймгийн хувьд хамгийн чухал асуудал бол бид нэр бүс гэж ярих чаа бол хамгийн дөрвөлж замаа ярих хэрэгтэй. Цэцэрлэг хот, Баян хонгор хот, Арвайхэр хотыг бол хооронд нь засмал замаар холбох хэрэгтэй. За мөн эдийн засгийн төв болсон Улаанбаатар хоттой бид нар одоо
хоёрын ингээд дөрвөн игнээ замаар бид нар холбогдох хэрэгтэй. Ингэж ийж бол бүсийн эдийн засгийн урсгал, бүсийн одоо хүн амын урсгал, аялал жуулчлалын урсгал маань манай аймгаар чөлөөтэй эргэлдэх юм боломжтой болж байна. Монгол улсын босоо тэглэгийн автозам буюу бага элэх бомтоос шив хөрөнгөний бомт чиглэлийн автозам энэ бүс нутгаар дайрч байгаа. Энэ автозам бол онцгой ач холбогдолтой. Энэ замыг барьснаар бол бүс нутгийн олон сум аймгийн төвүүдийг дайрч энэ бүс нутаг болон хойд бүсийн аймагуудын түүхийд бараа бүтээгдэхүүн хил хүрэх цаашлаад одоо бүгд хятад улсын нутгаар явж байгаа Евразийн шинэ эдийн засгийн коридортой холбогдох ийм томоохон ач холбогдолтой. Тэгэхээр бид нар альва нэг эдийн засгийн болон энэ зам дэд бүтцийн энэ асуудлыг том зургаар нь харж илүү үр өгөөжтэй, илүү одоо өгрөшгтэй байх тал дээр нь онцгой анхаарч ажиллах ийм шаардлагууд байгаа. Тэгэхээр энэ том дэд бүтц гэдэг бол үндсэндээ бас хувийн одоо хөвшил хийж чадахгүй, хүн одоо хийж чадахгүй учраас төр одоо заавал одоо бас гэж оролцож шийдэж өгж байгаа нь бол бас одоо хувийн хөвшлийн одоо үйл ажиллагааг бас нэлээ уялдаа холбоотой явуулах. За энэ одоо дэд бүтц одоо энэ орон нутгаар хийгдснээрээ бол энд иргэд одоо бас аж ахуйн нэгжүүд бас нэлээдэг одоо орлогоо одоо нэмэгдүүлэх, за үйл ажиллагаагаа сайжруулах, за мөн дээрээс импортоор орж иж байгаа бараа бүтээгдэхүүний орлого ийм одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм болцоо нөхцөлийг одоо гол нь дэмжих зорилготой. Ханган бусдаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол яалтчгүй одоо дэд бүтц зам одоо шаардлагатай байж байгаа. Одоо эхний ээлжинд бол бид Арангай аймаг, Баянгор аймаг хоёрыг холбосон 200 км автозам орж байгаа. Энэ автозам нь бол нэгдүгээр аялал жуулчлалын хөгжлийг дэвжсэн, хоёрдугаар Арангай аймгийн иргэд болон Арангай аймгаар дамжиж Баянгор цаашаа Шинжинсүтийн замаар дамжиж одоо бас хэлтэй холбогдох юм одоо том боломж гарч байгаа. Тийм учраас энэ аялал жуулчлалын дэд бүтц бол одоо бас чухал байгаамаа. Тэгэхээр бидний аялал жуулчлалын босоо тэмдэглэлийн автозамыг барьж байгуулснаар Өмнөгөө аймагт очиод байгаа одоо жуулчдаа одоо хангай бүстэй авчрах ийм одоо боломж олцоо бол нэгднэ. Яг энэ утгаараа одоо бас бүсчилсэн 3 аймаг бол бас одоо энэ талын бодлогуудаа замын тээвэр логистикаа дандаа хоорондоо ингэж ярьдаг болчиход байгаа. Хуучин бол Баянгор яаж засмал замтай болох вэ гэж боддог байсан бол одоо яаж одоо бид нар эдийн засгийн үргэлжлэлтэй замтай болох вэ гэж яригддаг болж байгаа нь бас одоо энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын бас томоохон ач холбогдол юм аа. Хэвтээ босоо тэнхилгийн буюу баруун зүүн төвийн бүх замуудын огтлол бий байгаа учраас бид нар бомтын сэргэлтүүгэн бомтын гарц руугаан бид нар орохдоо бэлэн байгаа. Тийм учраас 12 хот маань бол энэ дээр бас асуудлыг нэгэн онцгой анхаарч ажиллаж байна. Хоёрт нь бид нар яг өгвөл хот төлөвлөлтийн 3 дахь одоо төлөвлөлтийг хийх ёстой. Энэ нь өөрөө яаж юм бол бид нар цаашдаа худалдаа үйлчлэгээ ихсээд хүн ам өсөөд энэ асуудал хөгжөөд ирэнгүүт бид нар яг бол хотын доторх буюу газар доорх инженерийн байгууллага юу 3 дахь төлөвлөлтийн хот байгуулалтыг хийх шаардлагатай байгаа гэдгийг анхаарч байна. Хар хорин хот маань зөвхөн Улаанбаатарын төвлөрлөлийг төдийгүй Монгол улсын төвлөрлөлийг сармагжуулах одоо өөр тийш нь хандуулах буюу тэр орны хүндэд хандуулах ийм чухал стратегийн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл энэ бол өнөөдөр 21-р зуунд төвлөрлөлийг сааруулах дэлхийн нийтэд барьж байгаа гол бодлогуудын нэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бид зөвхөн Монголын нийслэл Улаанбаатар гэж харах биш ирээдүйд бол орны хөндий тэр дундаа хангай бүсийг, тэр дундаа хар хормыг Монголын бас нэг төв цэгнүүдээр харж тэнд одоо өнөөдрийн Улаанбаатараас авч болдог чанар бүхий одоо бүтээгдэхүүн үйлчилгээ илүү зүйлсийг тэнд авах боломжтой болох юм аа. Дээр нь нэмээд энэ маань дэлхийн нийтийн анхаарлыг татсан өндөр хөгжилтэй сайхан хот бол чадвал тэр хэмжээгээр тэр бүс нутгийг тойрсон одоо төвлөрөл тодорхой хэмжээгээр үүснээр Улаанбаатараас тэр анхаарлыг шилжүүлэх ийм нөхцөл болцоотой ач холбогдолтой зүйл байх юм аа. Тэгэхээр ирээдүйд ойрын 10 жилдээ бол шинэ хот бол одоо хангай бүс маань бол байгуулагдана. Үүний дагаад хүн амын төвлөрөл үүсэх одоо боломж олцвол бүрдэн төр захны байгууллагууд одоо шинээр байгуулагдана. За мөн одоо Монгол улсын 2 дахь одоо хүн амын төвлөрөл буюу суурьшлийн томоохон одоо бүс нутг бол болох боломж олцоотой гэж харж байгаа. Хар хорин хотын төлөвтэй асуудалд ороод хангай бүс бол зөвхөн нэг бүсийн түвшин гэж харахгүй байгаагаа сая илэрхийлж байна. Хангай бүс бол нөгөө Монгол улсын асуудал, бүс нутгийн асуудал. Тэр үтгэл Монгол үндэстэн угсаатны бэлэг тэмдгийн одоо итгэл үнэмшлийн бахархлын юм хот байх боломжтой гэсэн үнцгээс бол хандж байна. За хотуудыг зөвхөн одоо дотооддоо авч үзэхээс гадна хөрш орнуудын одоо хотуудтай манай улсын 21 аймаг томоохон хотууд яаж одоо ухаалгаар дөтөөр холбогдох уу, кластерын сүлжээнд нэгдэх үү, за ингэж одоо ажилгүйдэл ядуурл үйлдвэрлэл үйлчлэгээг өсгөх
ийм боломж бол хотуудын кластерын хүрээнд бол бий болох юм аа. За нөгөө асуудал бол эрчим хүч. Эрчим хүчний их үүсвэр өнөөдөр нийт хүчин чадал 1699 мегаватт байна. За нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнөөдөр болвол одоо та бүхэн дээр харж байна. 10 сая киловатт цаг. Тэгвэл 24-оос 28 онд нэмэгдүүлэх дулааны станц, шинэ цахилгаан станцын их үүсвэр, усан цахилгаан станцуудын их үүсвэр, хөндлөлтүүдийн төслөлбөрийг та бүхэн харж байна. Ингээд энэ бүхнийг хэрэгжүүлснээр бид төлөвлөж байгаа эрчим хүчний шугамаач барьж байгуулаад за дээрэс нь одоо шугам сүлжээнийхээ хүчин чадал аюулгүй байдлыг хангаж нөгөө талдаа аж ахуй нэгж үсгийн хэмжээнд их үүсвэрийн найдвартай бөгөөд одоо аюулгүй байдлыг хангах. Ингээдтэй тархмал их үүсвэрүүдийг бий болгоно гэж. Эрчим хүч. Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх Улаанбаатар хот, Шинэ Харгурам хот, Улаастай хот чиглэлийн 500 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц болон 30 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж бүсийн эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлнэ. Нэг төвлөрөлийг ярихлаар мэдээж хэрэг эрчим хүчний хэрэглээний тухай байна. Гэтэл яг өнөөдөр байгаа бодит байдал нь бол юу байгаа гэхээр Ангаан бүс болон баруун аймагуд манай эрчим хүчний дутагдaltaй байдаг. Бодлогын хүрээнд бид нэр цаашдаа сэргээгт эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж гаднаас хөрөнгө оруулалт татах нь асар чухал байгаа. За энэний одоо төрөвч нь болж Баянгор аймагт Байдргийн гол дээр баригдах 30 мегаваттын чадалтай усан цахилгаан станцын төслийг Унгарын засгийн газартаа бол бид нэр үндсэндээ зарчмын хувьд яриад тохирсон байгаа. Усан цахилгаан станцаа байгуулснаар давхар экосистемд таатай орчин бүрдүүлэх, хиймэл нуурууд үүсэх, тэрийгээ дагаад байгаль орчны цэвдэг үүсний нөгөө талаас юу гэсэн үг гэхээр ургамал ургах таатай орчин бүрдэнэ, мод ургах таатай орчин бүрдэнэ. Үүнийгээ дагаад байгаль орчны үзэгдлийн газар бий болох, тэрийг дагаад аялал жуулчлалын бүсэд өгч гэсэн ийм гол концепц байгаа юм. Бүс нутгийн хувьд бол эрчим хүчний асуудал шийдэгдэх юм бол дид үтц цаашаа зам, за тэгээд дээрэс нь хар хорин хотын бүтээн байгуулалт одоо тодорхой болсон учраас маш хурдан хөгжих юм боломжтой. Судлаачд бол энэ зүгээс бол одоо миний зүгээс бол судалгааны ажлуудаараа өөрсдийн бодсон, сурсан, мэдсэн олон улсын туршлагуудаар бол мэдээж оролцоо дуу хоолойгоо өргөөд явж байгаа. Нэгэсэндээ төр олон нийт судлаач эрдэмтдийн болон орон нутгийн дэмжлэгийн харилцан уялдаа бол амжилттай хэрэгжиж эхэлж байгаа юм гэж үзэж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд манай Өвөр хангаан аймагт бас хэд хэдэн томоохон төслүүд хөтлөхөөр байгаа. За тэрний одоо нэгийг нь одоо онцолж хэлэх юм бол Орхон аймаг гээд энэ гадаргын усны хуримтлалыг бий болгож энэ урсцыг нь тохируулах замаар энэ гадаргын усыг эргэлтэнд оруулах ийм томоохон төсөл байгаа. Говийн аймагуудынхаа хүн амын одоо усны хэрэгцээг хангах, тэнд одоо явж байгаа Монгол улсын томоохон уул уурхайн бас төслүүдэд дэм болох. Эргээд тэнд хүрсэн ус маань хангаан одоо аймгийн иргэд олон нийтэд бас буцаад үр ашгаа өгөх ийм харилцан хамааралтай, харилцан шүтэлцээтэй ийм одоо томоохон төслийг хэрэгжүүлэх юм. За энэ дээр та бүхэн харж байгаа бүссэн хөгжлийн бас нэг гол их үүсвэр том нөөц болвол аялал жуулчлалын одоо салбар байгаа. Манай одоо улс түүх археологийн асар их баялаг үнэт өвдөө улс орн. Үндэсний үнэт зүйлүүдээр тулгуурлаа цаашлах юм бол энэ палеонтологийн ховор олборуудаа ашиглаж аялал жуулчлалын салбаруудаа хөгжүүлэх одоо бүсийнхээ хөгжилдөө уялдуулж тодорхойлж байгаа. Түүнээс бүс бүхэн аялал жуулчлал байна гэдэг бүс бүхэн үйлдвэрлэл үйлчилгээ байна. Эсвэл үйлдвэр технологийн одоо чиглэлээр бүгдээрээ одоо нэг төрлөөр өсөлтнөх юм бол нэгээр хатаж унгаах юм эрсдэлтэй учраас энэ одоо ангилж ялгаж хэрэгжүүлэх асуудлууд дээр анхаарч байгаа. Аялал жуулчлал, байгаль, соёл. Археологийн нөөцөд тулгуурлан Төв Азийн түүх соёлын голомт, соёлын аялал жуулчлалын цогцлборыг өгийн нуур орчинд
төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж өндөр гэгээн зан базрын бүтээл, соёлын өвд тулгуурлан, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин орхон голын сав, хангаан нурууны экосистемд түшгэлсэн түүх соёл, аршаан сувллын аялал жуулчлалыг уламжлалт сэргээн засах амгаа ухаантай уялдуулан хөгжүүлнэ. За бусчилсан хөгжлийн үзэл баримтлалд хангаан бүсийн тэргүүлэх чиглэлийг бол аялал жуулчлалын салбар орж байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын салбарыг бид нар түүх соёлын, шашны, за мөн одоо байгалийн, за мөн тусгай сонирхлын гэдэг байдлаар хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа. За мөн Арангаа аймгийн Үгийн нур орчимд археологийн нөөц тулгуурлан Төв Азийн түүх соёлын голомт соёлын аялал жуулчлалын цогцлборыг төр хувийн хвшлийн түншлийн хүрээнд байгуулна. За Арангаа аймагт өндөр гэгээн зан базрын бүтээл, соёлын өв тулгуурлан, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бол дэмжиж ажиллана гэж байгаа. За яагаад гэвэл энэ 3 аймаг буюу Хангаан бүс бол шашны одоо 3 зуулын аймаг гийддэг. Ламын гэгээн, өндөр гэгээн, заян гэгээн. Тэмшрээс улсын аялал жуулчлалын хувьд бол үүгэр зогсохгүй бас олон сайхан төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. За энэ тал дээр манай одоо Арангаа, Хангаа хувьд бол одоо хангаан одоо модтой одоо усгал ус одоо орхны хөрхөө тий хар хорвоо мохот гэдэг ингээд орхны хөндийгээд аялал жуулчлалын томоохон одоо онцлогтой. За манай аймгийн хувьд бол одоо үндсэндээ гоё хангаа тал гэхээр госолсон бас одоо 3 бүсийн нутаг гэдгээр алдартай. За манай Хангаа маань бас сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын томоохон ивент арга хэмжээг бол одоо маш амжилттай сайхан зохион байгуулж байгаа. Байгалийн үзэсгэлэнт одоо ийм сайхан өрмөц тогтцтой газар ихтэй ийм аймаг. За манай Хангаа аймгийн хувьд бол одоо эртний нийслэл хар өрөмхот. За мөн одоо дэлхийн өвд бүртгэлтэй энэ байгалийн дурсгалт газрууд. За мөн орхны хөндийн одоо дурсгалт газрууд, улаан зүтгэл 8 нуур гэх мэтлэнгийн бас одоо байгалийн бас ийм өрөмц тогтцтой үзэсгэлэнтэй ийм сайхан байгальтай аймгаа. Малчин ард иргэд аялал жуулчлалаас ашиг орлого яаж хүртэх вэ гэдэг нь маш чухал. Энэ бол дэд үтцээр дамжуулж хийгдэх асуудал. Нөгөө талаар бол бид нар одоо энэ малчин аялал өрхийг аялал жуулчлалын дараа бүтээгдэхүүн болох тал дээр бол онцгой анхаарж байгаа. Тэгээд Арангаа аймгийн зүгээс эхлээд малчин кемп гэдэг хөтөлбөрийг эхлүүлээ явж байгаа. Энэ бол малчин айлууд өөрөө яг л одоо өвлжөө, хаваржаа, намаржаа, цуслангийнхаа газар уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж яхад түүнийг нь жуулчин зорж очих юм одоо системийг л хийх нь чухал. Төрөөс бол цаашдаа эдгээр бус нутгуудад яг чиглэсэн дид үтсүүдийг бий болгох, зам харгуй болгондоо тээвэр логистик асуудлуудыг шийдвэрлэх боломж олцоод байна. За хүнд үйлдвэр технологийн паркуудаа бид бас өссөн хөгжлийн хүрээнд олон жилийн тооцоо судалгаа, бодиттой нөөц боломж дээр тулгуурлаж бас ингэж тодорхойлж байна. Үйлдвэр технологийн паркд үйл ажиллагаад аж ахуй нэгжүүд явуулах юм бол нэмэг өртгийн албан татварыг 4 жилээр хойшлуулнаа. 4 жил гайлын албан татвараас чөлөөлнө. За мөн 10 жил газрын татвараас 100% чөлөөлнө. Эхний 5 жил үйл хөдлөлтийн хөрөнгийн албан татвараас 100% чөлөөлнө. За дараагийн 5 жил бол нэмэг өртгийн албан татварыг бас ингээд 5 жил хойшлуулна. Ингээд паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, гайлын тусгай бус, гайлын баталгаат үйлдвэр гээд ингээд олон одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд та бүхэн энэ байршлууд дээр үйлдвэр технологийн паркийн хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах юм бол эдгээр татварын хөнгөлт чөлөөлтүүд өнөөдөр үйлчилж эхэлсэн явж байгаа учраас шууд одоо оролцоод үйл ажиллагаа явуулах боломжтой. Аж үйлдвэр бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх нүүрс, эрчим хүч, металл боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ. Өсчилсөн хөгжлөөр болвол аль бүсд нь стратегийн ямар үйлдвэрлэл байх юм? Аль бүс дээр нь одоо хөнгөн үйлдвэр нь байх юм гэдгийг бол ялангуяа төрөөс зохицуулалтыг хийж өгөх нь хамгийн чухал гэж ойлгодог. Олон жил ярьсан төр засгийн бодлогын хувьд бол за ямар ч байсан бид нар боловсруулах үйлдвэрээ энэ нөөц баялагтаа тулгуурлаж бий болох хэрэгтэй байна гэх. Ингээд 6 стратеги ач холбогдолтой орд газар дээр 6 аж үйлдвэрийн парк байгуулахаар ингэж төлөвлөсөн. Яг тэр тухайн бүс нутгийн өөрийнх нь онцлогт таарсан ийм одоо үйлдвэрлэлийг дээрэс нь хөнгөн буюу хүнд үйлдвэрлэлийг
чиглэлийг төрөөс судалгааг нь гаргаж өгөх нь хамгийн чухал гэж. Дараа нь энийг дагалдуулаад хувийн хвшлүүд дараа шатны боловсруулах үйлдвэр буюу эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм үйлдвэрүүдийг барих боломжийг бид бий болгож өгч байгаа. Хувийн хвшилд юу хэрэгтэй юм гэхээр түүх хийх хэрэгтэй, дээр нь дэд бүтц хэрэгтэй, дээр нь газар хэрэгтэй. Тэгэхээр яг энэ зүйл бол энэ 6 аж үйлдвэрийн парк дээр бид бий болгоно гэсэн ийм төлөвлөлт ерөнхий төлбөрөөр гараад ингээд бид ажиллаж байна. Тэгснээрээ өөрөө нэмэн өртөгшин гэсэн импортын, экспортын бараа бүтээгдэхүүнийг орлох ийм бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ гэж ингэж л ойлгож байгаа. Эцсийн дүндээ юу болох вэ гэхээр бидний олон жил ирсэн байгалийн баялагын үндсэн төргөн ингээд Монгол хүн баялагтаа жинхнээсээ эзэн болох энэ олон жилийн зорилт биелэлээ болох юм а гэж ингэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд төлөвлөж байгаа ажлууд богино хугацаанд хэрэгжихэд иргэд аж ахуй нэгжийн оролцоо өөрөө чухал үр гүйцэтгэх нь. Иргэдийн оролцоог хангах чиглэлээр олон нийтийн болон бодлогын мөн гүйцэтгэх төвшнээ ялангуяа шинэ бүтээл оновчтой санал, инновац технологийн нэвтрүүлэх, тухайн бүсийн өрсөлдөх чадварыг хэн хэрхэн тодорхойлох вэ? Хэн яаж оролцож хэрэгжүүлэх вэ гэдэг рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг бас төрөл бүрээр зохион байгуулж байна. Иргэд аж ахуй нэгжүүд ч гэсэн ихээр нийтүг санаачлагтай оролцож байгаа. Боловсрал. Шинэ хар хором хотод бүсийн хүний нөөцийг бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулж, бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, аймагуудын мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Баян хонгор аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна. За ингээд аймаг орон нутаг бол хөгжихийн тулд ерөөсө хамгийн чухал зүйл бол ерөөсө хүний нөөц. Одоо ажиллах хүчин, одоо мэдлэгтэй чадвартай болгосон хүчин чухал байгаа. За энэ боловсролын салбар дээр бид одоо ямар одоо ялгамжтай байх юм бэ? Аль аймаг нь аль бүс нь юугаараа одоо бас онцлог байх юм бэ гэдэг зүйл чухал гэж харж байгаа. За үүний илэрлэл нь Аранга аймаг маань анагаах ухааны шинжлэх ухааны чиглэлээр, за Баян хонгор аймаг маань хөдөө аж ахуйн чиглэлээр, за Өвөр хангай аймаг маань шинжлэх ухаан технологийн сургуулийн салбаруудыг бол ойрын жилүүдэд бол одоо хангаан бүстэй байгуулах юм томоохон зорилтыг бол одоо бид бүхэн тавиад ажиллана. Тэр эхний ээлжинд бол яг хөр Аранга аймагт бол анагаахын сургуулийн харьяа совилгын сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусалж үйлчлэгээний зохицлоо байгуулагдаж байгаа. Энэ бол одоо хангаан бүсийнхаа эрүүл мэндийн салбарын одоо эмч совилогч болон тусгай мэрэгчлэлтүүдийг хангах одоо ийм одоо бодлого хэрэгжинэ гэж харж байгаа. Энэ залуучуудыг одоо бид нэг бэлтгэх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ гадаадын одоо том одоо ихтэй сургуулиуд ч гэсэн манай Баян хонгор аймаг шууд харилцаагаар оюутан залуучуудыг сургаж эхэлж байгаа. Одоо шинэ одоо Гансуу мужид гэхэд одоо манай Баян хонгор аймгийн 20 залуучууд одоо сэргээгт гэрчмөгч болон одоо олон улсын менежмент одоо энэ барилгын салбарын одоо мэрэгчлэр, инженерийн мэрэгчлэр яг одоо суралцж байна. Энэ нь бол одоо 100% тэтгэлгээр зөвхөн одоо хоёр орон нутгийн хоорондын харилцаагаар ингээд яваад эхэлчихлээ. Энийг цаашдаа бид нар одоо бас хөгжүүлэх ёстой. За үүний үр дүн ирээдүйд одоо бий болох шинэ хар хором хот, за мөн хангаан бусд ирээдүйд одоо хэрэгжих нь уул уурхайн томоохон төслүүд дээр шаардлагатай болсон хүчнүүдийг бол энэ дээрх сургуулиудаар бид бүхэн бэлтгэж явна гэж ингэж тооцож байгаа. Эрүүл мэнд. Бүсийн уншилгын эмчилгээний төвд түшиглэн их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон уламжлалт анагаах ухаанд суурилсан сувилал байгуулан Өвөр хангай аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулгыг байгуулна. За 3 аймгийн бол одоо бүсийн төв бол эмчилгээ уншилгын бүсийн төв бол Өвөр хангайд аймагт байдаг. Гэхдээ бид нар бол одоо тухайн өөрсдийнхөө аймагт бол эрүүл мэндийн салбарын үйлчилгээг илүү сайжруулах хэрэгтэй. Үйлчлэн сэргийлэх үйлчлэгийг илүү одоо жил тутам чанартай, хамгийн гол нь одоо чанартай хийх асуудал бол чухал байгаа. Мөн одоо аймгийн хувьд бол бас одоо нэг барьж байгаа бодлого бол сум орон нутаг дээр 103 үйлчилгээ буюу одоо гэр орноор очиж үйлчилдэг энэ одоо нөхцөл боломжийг бид судлаад энэ 26 онд ийм үйлчилгээг бас одоо манай эрүүл мэндийн салбар, сумын эрүүл мэндийн төвд одоо нэвтрүүлэх энэ нөхцөлийг бас одоо бид бүрдүүлэхээр ажиллаж байна.
Иргэд бол энэ бүс нутагта бүхий л салбарыг хөгжүүлснээр Улаанбаатарт очихгүй, төв суурин газар руу явахгүйгээр, нүүж шилжихгүйгээр бүх нийгмийн асуудлыг энэ бүс нутагта шийдэх юм байна гэдэг ойлголтыг бол маш сайн авсан. Иргэд бол тодорхой түвшиндээс ойлгосон байна гэж хэлж болно. Ерөөсөө энэ бүсийн хөгжлийн бодлого гэдэг бол зүгээр нэг тийм хийсвэр бодлого, хоосон онол биш ээ гэдгийг бид бүх шатанд ойлгох ёстой. 20 гаруй жил цаасан дээр, ширээн дээр, шүүгэнд дарагдсан байсан бүсийн хөгжлийн бодлогыг энэ засгийн газар ажил хэрэг болох томоохон зорилтуудыг дэвшүүлж, улсын хурл засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарч, тэгээд тэр хэрээрээ аймаг орон нутагт төвлөрсөн олон хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байна. Аймагуудын бүсүүдийг төрөлжүүлж, хөгжүүлэх эдийн засгийн үжил баримтлалыг боловсруулж байна. Тодорхой тооцоо судалгаануудыг хийж байна. Ер нь бүс нутгийн хөгжил гэдэг бол эцсийн явж байгаа хүний хөгжлөө, өрхийн хөгжлөө, өрхийн сайн сайхан аж байдлаа. Нутаг дэвсгэрийн хаана амьдарч байгаа гэдгээс үл хамааран яг адилхан хөгжлийн боломж нөхцүүдийг одоо идэлэх тийм ээ, эрхээ идэлэх, за нөгөө шаардлагатай үйлчлэгээндээ амархан хүрэх тийм ээ, за магадгүй бизнес эрхлээд зах зээл нь ойрхон орлого болоод амжиргаагаа дэвшлүүлээд амьдралын чанар нь илүү одоо боломжийн түвшинд хүрэх гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За тэгэхээр бүсчилсэн хөгжил гэдэг маань энэ бүхэнд хүрэхэд төтөлж байгаа нэг арга хэлбэр гэж бас харж байна. Бүс болгон дээр бол цаашлах юм бол Монгол улсын хэмжээнд хүнсний хангамж аюулгүй байдлаа шийдэх нь нэг чухал учраас хүнс одоо бүссэн хөгжилтэйг хамтарч энэ одоо хүн амынхаа ард иргэдийнхаа эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэж сургах, хэрэглэж занших, мөн одоо хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг сайжруулах, мөн аюулгүй байдлыг хангах гэд маш олон асуудлуудаар ингээд хамтарч ажиллах ийм чухал цаг үе ирж байна гэж харж байгаа. Бүс нутаг төлөвлөлт бол үндсэндээ бол орон зайн төлөвлөлтийн агуулгатай, эдийн засгийн чиг баримжаатай, байгаль нутаг дэвсгэрийн онцлог ашиглалтыг зөв тусгасан бодлогын болон төлөвлөлтийн хамгийн чухал баримтчгүүдийн нэг байгаа юм. Улс орныхоо байгаа нөөцийг байгаа газар дээр нь үр жимстэй ашиглаж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг төргийтгэх, хүн ардынхаа одоо аж байдлыг дэвшүүлэх ийм том шаардлага бол одоо тавигдчихж байгаа. 21 аймгаар 3 удаагийн хилцүүлэг зохион байгууллаа. За мөн одоо бүсчилсэн хилцүүлгийг үндэсний төвшөнд олон шат дараалтайгаар зохион байгуулж давхарцсан доогоор 3000 орчим санал гарсныг одоо бид нар энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтаа тусгасан. Тэгэхээр энэ бүс бүсийн онцлог гэдэг бол өөрөө тухайн бүс аймаг орон нутаг хөгжих хамгийн том давуу тал нь, хамгийн том нөөц боломж нь. Ингээд эдийн засгийн чадвартай амьдралын таатай орчныг бүрдүүлэх, гол бодлогоо бүгдээрээ хамтарч хэрэгжүүлэх боломж нөхцөл өдөр их туссан бодтойгоор бүрдэж байна гэж үзэж байна. Бүсчилсэн хөгжлийн эрхэм зорилго, үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлөвсөн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлийн тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсүүдийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ.